За ногоо эдийн засаг гээд бодохоор ерөнхийдөө нөгөө байгаль дээлтэй. Одоо бид нар аж үйлдвэрийн усул гарснаас хойш энэ чинь нэлээд одоо 2022 он болж байна шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд ерөнхийдөө бидний бүтээсэн энэ одоо хөгжил гэж яриад байгаа зүйлсийн тулгуур нь дандаа байгальд одоо сөрөг ийм нөлөөтэй одоо хүртэл ингэ явж байгаа тийм. Тэгэхээр энэ бүхнийг эргэж хараад тэрөө бидний байдлаар явах юм бол дэлхийг устн үгүй болох нэ. Тэгэхээр эдийн засгийн одоо аж үйлдвэрийн энэ салбар маань буцаад өөрчлөгдөх, байгальдаа ээлтэй байгальтай хамт хөгжих, ийм зэрэгцэж хөгжих юм шаардлага байгаа гэж бодож байгаа болохоор энэ чиглэлээс одоо энэ талаас нь ногоо эдийн засаг гэдгийг харж байна. Өөрөөр хэлбэл байгальд ээлтэй эдийн засгийн суурь систем, аж үйлдвэрийн системийг бий болгох. Ногоо эдийн засгийн талаар мэдээллийг бол олон улсын одоо мэдээж хэрэг 30 гэдэг бодоод дэлхийн нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан тогтоол байгаа тийм. Тогтоолын хүрээнд мэдээллүүд авч болж байна. Олон улсын байгууллагууд явж болж байна. Монгол улс яг сүүлийн 2025 он хүртэл байрлах засгийн газрын бодлого 30 он хүртэл манай баримтлагад бодлогод байгаа шүү дээ. Бүгдэн дээр ногоо эдийн засгийн тусгай явж байгаа. Яг гэхдээ одоо яг тэр талаар энгийн хүн ч юм уу ороод мэдээлэл авъя гэхээр дутмаг ер нь Монголд бол хамаагүй дутмаг.